За нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хоног байрлах эдэргээд энэ тогтоолын агуулга дээр явж байгаа. 24 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 152 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангаж орж ирж байгаа гэж байгаа. Зөв тий? Энэ тогтоол маань хэрэгжээ дууссан. Тэгэхээр би энийг байнгын орнуудаар анхааралтай аваач гэж хүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тодорхой объектуудыг байгаль хөрөнгийг дуудлага худалдаар худалдаалах ажлыг 24 онд багтаан зохион байгуулахыг даалгасан. 24 онд багтаагүй 24 онд дууссан. Өнөөдөр 25 оны 6 дугаар сарын хэдний өдөр вэ? Тэгэхээр бидэд энэ тогтоолыг хилцээд одоо тодорхой ямар нэгэн чиглэл өгж болохгүй. Энэ үйл ажиллагааг тэр ондоо багтаа гэсэн тэр оноос цаашаа бол дахиад улсын хурлтайгаар ярьд юм уу? Холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрээ оруулж ирэх ёстой. Тэгэхээр энэ өдөр ийм зүйлүүдийг бас ингээд бид нар бас энэ юмнуудынхаа үг үсгүүдийг сайн харж ямаар байна. Манай зөвлөхүүд бас сайн хэлээрэй. Бидэд энэ дээр одоо ингээд 24 он багтаан гэдэг улсын хурлаас өгсөн тогтоолыг бидэд ярих гэж байгаа шүү. Тэгээ багтааж чадаагүй юм байна. Одоо ямар чиглэл авч явах гэж байна бүү мэд. Тэгээ ажиллаа хийж чадаагүй юм чи энийг буцаад одоо ямар байдлаар энэ үү? Харин тий засгийн газрын тогтоол юм биш тий чи бүр үндэслэх гээд байгаа. Тэгэхээр энэ ингээд зүйлүүд байна. Тэгэхээр энэ асуудлуудаа бид нэр бас засгийн газрын тогтоолыг үндэслээд эн чи яг манай ингэж орж ирэх нь зөв юм уу? Эн чин дуудлага худалдаагаар худалдаалах одоо тодорхой объектуудын жагсаалтыг нэгдсэн байдлаар өгн оруулж ирдэг шиг санах юм. Тэгэд ийм зүйлүүд байх юм аа. Тэгэд энэ нэгэн засгийн газрын тогтоолын ч гэсэн хүчинтэй одоо үйлчлэх хүрээ хязгаарыг заагаад өгсөн дууссан байгаа байхгүй. 24 он багтаан гэсэн байж та болооч чулуундарга. Та багтааж чадаагүй байна. Тэ одоо яах гэж ингэж оруулж ирсэн юм бол би ойлгохгүй байна. Тэгээд засгийн газрын ингэж 24 он багтаан гэсэн тогтоолын үйлчлэх хүрээ хугацаа дуусчаад байхад бидэд энийг нь үндэслээд өнөөдөр улсын хурал дээр энэ асуудлуудыг бас яг ярьж байгаа нь бас зөв. Би энэ дээр бас тодорхой хариулт авчих. За 2 номер хариулъя. За сайн зураг гишүүний асуултанд хариулъя. 2024 оны 10 сарын 30-ны өдрийн засгийн газрын 152 дугаар тогтоол маш тодорхой заагдсан. 24 онд багтаан шуурхай зохион байгуулахыг даалгасан. За бид 10 сарын 30-наас эхлээд одоо энэ дуудлага худалдааг зохион байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлээд зохион байгуулад явсан. За тухайлбал засгийн газрын тогтоол заасан хавсралт дээр байгаа хүнс хүлээж авах хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн хөрөнгөтэй холбоо өгөх энэ барилга байгууламжийг нийтэд зарлаад за нээлттэй дуудлага худлаа зохион байгуулад ингээ процесс бол эхэлсэн явсан. За улмаар улсын их хурлын 52 дугаар тогтоол гараад 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тэгээд засгийн газрын хэрэглэх газар төрөмчийн боловсруулалтын газарт энэ засгийн улсын их хурлын тогтоолын хүрээнд холбогдох танилцуулгыг хийж ээж дараагийн арга хэмжээг аавна гэсэн агуулгатай албан бичиг ирсэн учраас бид одоо шуурхай зохион байгуулж ирсэн тэр ажлуудаа бол үндсэнд нь зарцаасан гэж хэлж болох үс ийм нөхцөл байдал байсан ба.